эргээд ирэхэд эцэг шиг нөмөртэй нутаг минь үү. Инээгээд уулзахад ичээ шиг хайртай хань минь үү. Эрхлүүлээ жаргахад элгийг минь дэвтээдэг үр ач нар минь үү. Эмээллээд мордоход эр бүр харцах шиг хүлэг минь үү. Дорн говийн алтан ширээ сум гэдэг нь одоо хуучин засаг захиргааны одоо дээр юу хуваараар бол Түвшээ Тан аймгийн Говийн мэргийн өнгөн огшооны 100 хоногийн нутагт хамаардаг алтан ширээ гэж бол хүн цөөтэй, мал ихтэй, газар нутаг боломжийн одоо галт шар нутагтай хаяа залган оршдог ийм газар л та. Зэрэгдэн дунд нь зэр тоосорч зилэн дээр нар үдэлдэг дорны говь чимин нутаг зундан үдэлдэгээр намарта наалгар байгээ. Жинхэнэ урдны удам адуугаараа бол алдартай. Ягаад гэвэл гал шард үйдэг бүхэл тэр тайж адуу тэгээд л одоо хардтал занжин байсан удмын адуунууд Сүхбаатарт байгаа тэр шаргууд маргууд жижиг зэрдэг удамгад ингээд ирвэл 10-аад өвөл ухсааны адуутай. Миний эцэг эхүүд явахтай зүгээр малчин усуд байсан. Нэг ялгарх юм юу байсан гэвэл миний одоо аав гах нар бүгд лам хоорох өндөр мяндаг тушаалтай аграм гавж тэргүүтэй ийм хүмүүс байж ирсэн юм байна л. Тэгээд дээд талаас 37 онд баригдаж шилэмгтээд хоёрын ч уудуулсан. Тэгээ миний эцэг одоо яг тэр өвмэн саманы үед чинь бол зүгээр нэг баг зэндааны лам байж байгаа. Тэгэхээр ах нарыгаа одоо буудуулахтай зэрэгээрээс ам утгахын тулд хөдөө гарч шар шовтолж хар улсан. Тэгээ одоо хар улснаа үзүүлэхэд залуу мороор захиур руу авч өөрөөд өглөөр одоо айлын гадуур явж анкороо хийж байгаа өнөдөр үзүүлж шөнө унтахтаа өхрийнхээ зэлэн дотор нэг морь тонгоолгож уйж ондог байсан гэж зөгтөж үлдэж байгаа. Эмээлгүүмэр тэгээд машиныг гэлцээд ороод ирдэг ус гэж байгаа байхгүй. Тэгээ их машин явж чадахгүй хад бартаатай замуутай тийм одоо газар буудаг. Дургуун орсны гад барьдаг. 8 таарахгүй ам зөрсөн хүнэл бариулдаг тийм байсан юм. Тэгээд манай эцэг яг хөтэ хэзээ хойно одоо хар болж хөдөө айлын хонь хариулж явсан хамаагүй нэг охиныг одоо хүчээр мортоор хөтөлж хоньыг хавиулдаад авч суулсан. Одоо хүчээр богтолж манай ээжийг тэгээд одоо нэг хэдэн хүүхэд гарсан ийм хүүхдтэй ийм хүн юм байна. Нойрон дунд бороор шиврэн зүүдэлхэд ногт руу цээжин дотор тор дуугарч дэлгэр хитий маань булаг сэрүү татуулан дэрэн доогуур аниргүйхэн урсан. Тэгээ би юу яах вэ? Манай түүхэд тогтдгоо гарсан хүүхдүүд нь тогтдгоо өнгөрдөг юм байсан юм. Тэгээд дамаг хизээ хойно ээжийнхэн 37 оны насны дээр эцгийнхэн 50 насны дээр би гарсан. Тэгээ дөрөв чинь 4-5 хүүхэд гараад
дээд тал нь 2-3 нас хүрсэн хөрөөгөө. Тэгээ ямар өвчнөр яасан мэддэггүй ингээд зүгээр хүйж явж байгаад л өгчдөг байсан юм байна лээ. Тэгээ манай эцэг их хоёр ч зүгээр дээлтэйг хатаад нойтон сармустай миний бараа харахгүй байна гэж. Хов заяанда гомдож ингээ байж ирсэн чи гэнтхийн нэг хүүхэд гараад ирсэн би. Тэгээд одоо нэг ховлгаан лам зонтой гэж нэг жинхэнэ төв төн байсан юм байл. Тэр хүнээс очиж асуусан за. Нэг хүү гарлаа. Одоо энэ хүн одоо тэгээд хүн болох нь урт удаа хугацаанд амьдарч чадах нь. Одоо биднээс ямар ном гүрэм уншиж засал хийх ёстой. Ер нь энэ хүүхдтэй биднээс одоо яавал одоо нэг хүн болгочих уу гэдэг талаас нь асуусан чинь тэр лам одоо үзэж харж байгаа тэгээ хэлсэн байгаа. За наадах чинь их эмзэг хэврэх хүүхдэн шүү. Өвчнөг ороомтгай. Юу эхийнхээс үүнээс бусдад буузартах одоо тийм юм байна. Тийм учраас одоо тань болцоотой тусад нь одоо гэр барьж хүний нүднээс далд 3 нас хүртэл хүний нүднээс далд байлгах гэсэн. Тэгээ яг миний эцэг мэдвэнчэнтэй бас боломж амьдралтай матөрөнгөтэй хүн байсан. Тэгээд намайг одоо бас холоорын гадна дотны хүний нүднээс далдалж ч олон хүүхдээ хүлцэн хүн ч одоо тэгээд буруу ингэртэй эхнэр дээд өмсгöd бухан ширээр хийсэн тийм одоо цалам юу маягийн юмар чойжилдэг одоо дом юм да тийм сугаар нь оруулаад мөрөөр нь гаргаад жижигхэн чойжлоод түлхүүр энэ төр ламд өгдөг өгцсөн юм байна лээ. А зүгээр тэнийг юм зүгээр л өгүүлчдэг тийм байсан. Эзэн хой намайг нэлээд том болсон байж л байсан. Ийм маягаар би тэгээ яг малчны хөөхд малын тоосон донд малын цахад туссан. Хөхөт толгойн гөрүүлийг хариулж яваа хураг шигэн тоотой юм шиг санан нэгийн тутаавал багийн дарга мэднэ гэж эмээж явсан балчирхан багнаасандан холын цэнхэр уулсын чанадад хот гэж нэг ариун дагшин орон бий гэж сандаг байсансан. Тэнд очиж гэмээн 9 хүсэл сэтгэл жилэн бүтэж зүүдэндээ л амтлаж үдсэн чихэр жимс бал бурмыг тэмээгээр начин авчирч айл саахалтынхан атгаар нь түгэх юмсан гэж мөрөөдөхтөн хурдхан шиг өсч тэнгийн булан даахүйц эр болгосон гэж яарч явсан цаг хэд идсэн бэлээ. Би 5 настай юу хурдан мөр унсан л да. Миний эцгүүл өстө газар дээр ганц үгэн бол амнаас илүү хайрладаг. Ханиахт нь барагч очдөг манай ээж аваа хоёр ахаад одоо бас л өвчин юу тосч нэг л эрдгөө газар руугаа явчих гэж байгаа байх гэж айдаг байсан. Тэгсээр нэ миний эцэг их хурдан мөртөө аатай. Гал шарын наадмыг бол одоо олон төрөө аваагүй ч гэсэн олон айраг авсан. Ийм хүнс гал шардууд барагтаа мөрөсөж халахын одоо хамаг хурд гал шард хан уулын ард биш гал шард уралддаг байсан байхгүй. Ганц үгэн бол одоо тэр талын сахигч хурдан морийн нуруунд 5 настай вахтан тавихтаа бол миний эцэг үүдээ хичнээн хайртай байсан ч гэсэн гардтаагүй. Одоо ийм л хүн. Би харуугаас одоо эцгийнхээ боёнд сайн морины нуруундаар салж зүсч ийм хүн. 10 жилд явж байгаа хүүхдүүдийг чинь сурлагаар нь шалгаруулж исэн. Цахилаг утас сурлаг гэдэг хоёр юмыг яг ижил хэмжээнд тэгш авч үздэг байхгүй. Он сурдаг байлаа ч гэсэн цахилахгүй бол явахгүй. Тэгээ би сахилахгүй хүний тоонд орохгүй дээ. Тэгээд манай ангид байсан жоохон гайгүй сурлагатай хүүхдүүд чинь би бас гайгүй л байсан. Аймаг 10 жилд яваад өгч. Тэгээ би техникумд хаварлагдахгүй. Тэгээ би өөр ямар техникумд орох санд мандаа өгсөн байхгүй шүү дээ. Савуугийн техникумд гээд ингээд багш өвчсөн. Тэгээд тэр юу гэх. Тэгээ Савуугийн Улаанбаатарт орж ирж байгаа 62 оны 8 сард. Тэгээ Савуугийн техникумд орж бүртгүүлээд би 16 настай. Би чинь 9 настай сургуульд орсон шүү дээ. Зураа бас завсардсан тийм ээ. Савуугийн сургуульд ирээд би ер нь тэгээд Улаанбаатар хот гэдэг энэ сайхан газартай нүд тайлж. Тэгээд хойшоо
Мөнх хотгийн тэр агуу хүнийг дагаж Санхүүгийн техникум зэлтрийн санг аж ахуй хоёр шипээс тийшээ явсан. Тэгээд тэр хангаа хар мод гэж юу байдгийг өстө мэддэггүй хүн тэнд чи мод хийсэн байхгүй юу? Бүтэн сар авраг мөнхөдтэй. Хавар нь сертификат барилдад заан цал аваад хавар нь Санхүүгийн сургуульд өгсөд намар хэдэн сарын дараа биднийг багшуудад аваад өгж байгаа юм байна. За ингээд Мөнхбат аврагтай хамт 60 хэдэн хүүхэд зэлтэр төчж мод хийсэн. Өстой үзээгөө мө үзэж 63 удаа давхар моостой дан дагуутай тэр уулын машин дээр ачдаг. Доороос нь одоо ингээд мод тавьж байж нэгсг нь өнгөрөл дээрээс нь нэг хэдэн олсоор татаж гаргадаг. 2 м бүдүүн мод гэдэг чинь доод талын суур нь бол бараг 2 хүүхэд тэрвэрээ төрхөөргөө бүдүүн биш таар модны язгаар гэдэг чинь. Тэгэд манай Мөнхбат авраг тэнийг ташаалтад машин дээр шидэд үйсэн те. Тэгээд жолооч нар ууралдаад чи одоо машин хөвдчихлээ. Ямар мангар юм хаанаас ирсэн гэж. Ядууш одоо тэр зам ман гэж ямар ч юм мэдэхгүй юм. Тэр үс арааж дэлвэс мөх гэж мэдэхгүй шүү дээ. За ингээ Санхүүгийн техникум орсон. 3 жил сураад 1 жил дадлага хөдөө гарт дадлага хийгээд 4 жилээр төгсөж ирсэн. Тэгээ аймаг руу хуваарлаад аймгийн санхүүгийн хэлцдгүй 7 жилийн Санхүүгийн байцаагч хийгээд сайн шантын аймгийн гүйцэтгэрхэнд. Бэ хэдийгээр 40 насны дөрөнд гიშгэсэн ч өөрийгөө одоо хэрн хөдөөгийн хүүхэд гэж бодож явдаг. Хотод газар нь бага хүн нь олон болохоор дуу чимээ ихтэй. Цаанаал нэг уйтан давчуу. Үдсэн сонссноо чөлөөт нэг сайхан эргзүүлэн бодох зав багтай. Хүмүүс нь эрдэм соёлтой боловч гоё жооддаг шигэн ихэвчлэн өнгөц хуурамчхан зантай. Атааж өтөө хэл ам мантахгүй. Бэ он цагийн урсгал элдв эрэ миран зүйлд нүд алдан алмаарч яваад хар багаас цулсан дам шингэсэн хөдөөгийн аашаран шинган энтлэн сэвтүүлж хийдэл гэж эмээдэг юм. Гудамжинд 2 монгол хүн өөр зуран гадаад хэлээр муруу хязгаа ярьж өвчгөнхийг сонсоод дургүй хурч цугулдан гомдохтон ягаад ч юм гэв гинтхэн нутгаан санах шиг болдгийм. Тэр нь нөгөө миний өөрөөсөө байн ирж өврөө тэмтэрч үзээд байдаг хөдөөгийн аран шин маань байсан юмсанч. Би Санхүүгийн техникумд байхдаа Дундгой аймгийн Харьяат тухайн үедээ Горхийн утга зохиолын дээд сургуулийн оюутан Дарсангийн ацаг дөрж гэж сайхан тийм бэлэг авьяастай яруу найрагчийн Алтан завья гэдэг номыг өстой азар олж уншсанаас хойш л тэгээ шүлэг зохиолд орсон хүн л дээ. Атгын чинэн бийтэйч зүрх гэдэг агуу юм. Аягийн чинаа зайтай тарих гэдэг ууж юмхай юм. Амьдралын эдэрт явдлаас зүрхэнтэй толгой бол баяр армын шивийн номоос тархинтай шингээсэн бол баяр гэж тийм дөрвөн мөршүүлэг анх миний аманд орж ээжлэгдэж ирсэн. Тэгээд би тэр Санхүү эдийн засгийн дэргэдэх утга зохиолын дугууланд Очир бат гэдэг багшаараа одоо манай Очир бат багш бол эдийн засгч хүн байсан. Тэрнээс гадна нийгмийн ухааны эрдэмтэн хүн байсан. Тэгээд шүлэг зохиол өөрөө өчтдөг. Тэгээд бидэнд одоо тухайн үед онлын юм зааж ирсэн байна л да тэр үед. Биднээс жоохон хүүхдүүд ойлгохгүй байсан. За тэгсэн чинь манай сургуульд нэг цагийн багш орж ирсэн. Нэг тийм намхан бор хүн. Тэр хүн бол тал талын авьяастай гайхамшигтай хүн гэж ярьдаг. Тэгээ орж ирээд улс ардын аж ахуйн салаа мөчрийн сан хөгжилт гэдэг нэг самбар дээр үчичээд. Би одоо та нарт ийм хичээл заана. Тэгээ тэр хичээлээ заадаггүй нөгөөдөг чинь шал өөр юм яриад байсан. Та нар аяны шууд дуу мэдгүй. Хайлан дуулдаг чиний минь хоолойтой Хадилга мөнгөр уянгадан ганганаа Хадагүтний сормол шиг дэвэ
Аялын дуулах чиний минь хоолойтой адилхан хонгор уянгандан анганаад алагнуудын сормосыг дэвээд аглаг талдайг шууд туслаа гэж мэдгүй гэсэн мэднэг тэр үе хүн бүгд тэр дууг дуулжсэн. Гар өргөсөн. Энэ дууны шүлгийг би бичсэн. Дондог дэржин тач дондог. Та нарт би зөвхөн санхүү бүртгэл эдийн засаг заагаад зогсохгүй. Би та нарт яруу найраг дуу хөгжмөж юу гэдгийг би ойлгуулна. Тоотой багасаа ноцолцсон хүн бол толгойных нэргээс эрт гардаг юм аа. Та нарт хичээлдээ сайн шамдан суралцж. Тоо яруу найраг хоёр хамт байдгийн шүү. Тоонд сайн хөөхд яруу найраг сайн байдгийн. Та нар одоо бүгдээрээ шүлэг өгч шүү. Тэгээд Ачландаг гэдэг хүнтэй тэг танилцлаа. Тэр цагаас л одоо миний одоо шүлэг зохиолоор өөр ирэхгүй орсон та. онд Дорн говь тавилуулсан л те. Өгүүлгийн төвж би хэдхэн 9 жижиг богино өгүүлгийн төвөр тий. Тэр үед ч ном хөвлөлөх ойлголт байхгүй шүү дээ. Зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга нарын хурлаар орж тэний чинь тогтоод гаргаж батлуулж хөдөө хэвлэх номыг хүртэл тогтоод гаргаж зөвшөөрөл авна. Тийм байсан шүү дээ. Сангирлаа харагдана гэдэг жижиг бэсрэг тийм өгүүлгийн төвөр одоо манай Содном гэж их авиастлаг зураач биш үү одоо намын чимгэл зурдаг тэр зургийг нэгээд. Тэгээ миний ном сайхан ном, сайн ном гэж одоо оны тийм шалгаруулдаг байсан. Тэргээр миний ном одоо сайнд нь орсноо сайханд нь орсноо мэдэхгүй шалгараад тэгээд л би тэр Сангирлаа харагдана гэдэг өгүүлэг дээр нь тэгээд олны танилцуулж эхэлсэн байхгүй юу. Лувсан царин багш 68 онд намайг Дорн говьоос анх олсон хүн байхгүй юу. Би догмдыг Дорн говьоос олсон хэнтэй ч хуваалцахгүй шүү. Өөрөө сонин дээр чивчсэн юм уу энэ утга зохиолын дугуулангуудыг удирддаг залуу зохиолчдын зөвлөлийн дарга байсан хүн байна шүү дээ. Тэгэл эрдэнэ өгшөөсөн байхгүй. За чи хөдөө байдаг хүн байна. Байн хот орж ирээд бай чаддгүй байлгүй бодвол. Тийм учраас чи гайгүй гэсэн ганц хоёр өгүүлэг өгчвөл надад явуулж. Тий. Би чамд мэдчих чадах юм хэлж тусал дэмжгээ бодно гэж. Лувсан царин багш болохоор юу гэж хэлсэнгүүл чи одоо орос хэл гайгүй оролдож байгаарэ гэж тэгжэл хэлсэн. Тэгээ юм их унш. Чи одоо юм уншуул чи өсөж өндийн. Чи дандаа өгсөж унших хэрэгтэй шүү. Уруудаж уншихгүй шүү. Чи дэлхийн сонгодог орчуулагдсан энэ манай орчуулагчдын орчуулсан дэлхийн сонгодог ормонуудыг ер нь юу вэ тийм юмдыг одоо уншиж байна. Тэгж үж өсөж өндийн шүү. Чамд өгүүлэг бичих найдвар байгаа шүү. Ингээд л одоо байж байсан чинь нэг өдөр би бас тэр хооронд Мягмар багштай танилцсан. Гөрөөчин гэдэг төвж уншаад би бас ихээхэн уярч хайлж ийсэн тэгээд тэгээ Мягмар багш надтай уулзаад за чи хөөхөө өгүүлэг өгчдөг юм байна лээ. Өгүүлэг яваа өгүүлэг гэдэг чинь бас л богино зайн гүйлтийн юу. Чи арай жоохон томсгож чи нэг 200 400 гүйдгөөсөн бол чи нэг 1000 1500 2000-д гүйдэг бол тэхийн тулд чи тууж руу бас өчөө үзэх хэрэгтэй шүү гэж. Манай Мягмар багш тэгж хэлсэн. Улсын томцоолтоо би хөдөөнөөс л одоо 20 настай өрсөлдөж байлаа шүү дээ. Улсын уралдаан гэдэл зардал ям тусгай газруудын тэгшэн уралдаан гэдэл уран зохиол уралдаан гэдэл. Тэгэл нэг юм явуулна. Зарим нь сураггүй, зарим нь тусгай байр, зарим нь 3 дугаар байр. Дээшээ 3 орно гэж бараг байхгүй тий. Томцоолтоо үзэж байгаа байхгүй юу? Одоо нэг залуучуудтай биш шүү дээ. Тэр үед чинь үргэлжлэн өгөн зохиолчтой тэр дашдаар маар жагдлаагүй одоо тэгээд л юу байдаг одоо тэр томцоолтоо үзэн шүү дээ. Тэгж байж л дэше шалгаралаар гарч зохилцож байсан байхгүй. Тэгээ өндөр босхтой байлаа уран зохиол. 70-80-аад онд гарч ирэх тэр
үргэлцөөгийн залуучууд зохиолчдын одоо их болог нь бол одоо энэ Лувсан цэрэн багш Дембэгийн мягмар Сармонсын Таштаров тэгээ эдний нөлөө эдний школоор наашаа гарч ирсэн. Тэгээ тэр үед ч одоо хөрөж өвн хөрөвсөр ингээд одоо сайхан тууж өчтдөг, өгөл өгчдөг, яруу найр өчтдөг хүн байлаа. Тий. Тэгээ утга зохиолыг бол одоо гол үргэлцөөгийн зохиолыг бол хөдөлгөөнд оруулсан хүн бол Зав Бажингийн Баттулгас, Сэнгийн Эрдэнэ нарын хэдэн зохиолчд байгаа байхгүй юу? Тэгээд Вьетнамаас гарч ирсэн Дамдаржагийн намсраа Балжирийн дагмад Батбаяр, Жагдлын Лавга, Норов, Лавчин. Тий. Энэ бол Вьетнам үеийнхэн баггүй. Тий. Эрдэнэ багш нэг ган чимхт өгсөн нэг ярилцлаган дээр далжигуураа хомон хомсон бүргэдчүүд нэг тийм ярилцлага дээр та шавьтай юу гэж асуухад одоо Бадарч миний шав байна. Догмодч бас миний шав гэдгийг. Би энэ хоёрыг бол одоо бас хүнээс хүзүү тутахгүй болсон хоёр шавьтай гэж боддог гэсэн ийм ярилцлага байдаг байхгүй юу? Тийм. Эрдэнэ багшул ер нь яг үүндээ Монголын ахгүй сэтгэхгүй хэл найруулгыг гадагшаа орчуулах үнэхээр бүтшгүй зүйл байхгүй. Эрдэнэгийн зохиолыг гадагшаа орчуул зөв ерөнхий одоо утгыг орчуулж болно л да. Яг үгээр нь тэр уран тод чигтгэ гоё ганган юм хэл найруулгаар нь орчуулна гэдэг бол бүтшгүй байж л байхгүй юм тийм. Тэгээ манай зарим зохиолч тэнийчүүлээ хэлсэн байдгийн штэ. Миний зохиолыг битгий гадагшаа орчуулаарэ. Намайг хүмүүс тийм муу зохиол бичсэн гэж ойлгоно шүү гэж. Намайг зарим шүүмжлэгч нар бас шүүмжилсэн байдаг л да. Догмод бол хэн бүхний мэдээж өдөөний өдөр болгон эдэнтэй давтагдж байдаг. Монголын хаач байдаг нэг тийм л юм их. Нэг гой хөөхн, нэг морь, нэг сүүн тасаг, нэг согтуу хүн гэх жишээний байнгын хэдэн тийм одоо баатартай тийм юм бичдэг гэж. Тэгээ нутаг усаа бичдэг гэж намайг хэн ч мэдэхгүй, хэн ч очиж үзээгүй, хэн сэтгэл зүрхэндээ төсөөлж үзээгүй тэнд байгаа тэр ухаа талгадаг догмодын юу тийм бичдэг. Тэр бол хаач байдаг л газар. Монгол аль сум хотод очиж байж л байгаа. Тэгээ би хариуд нь хэлдэг байхгүй. Дэлхийн сонгогдсон зохиолчдыг ингээ харахад байна шүү дээ. Өөрийнх нь жалга давны юмыг л өччихөж дэлхийд гарсан байдаг байхгүй. Тэр нь шууд үсрээд дэлхийн хэмжээний зохиол бичсэн. 70% алаг хав толгой гэдэг шиг айдматын зохиолыг зүгээр нэг хүн шууд сансарт гараад өччихээг л байхгүй. Тэгээ өөрийнхөө мэддэг юм одоо домбогоо хэлсэн үг гэдэг шүү дээ. Мэдхгүй миний тухай битгий хүний дог болно шүү гэж. Тэгээ мэддэг юмнаас зохиол эхэлдэг. Өөрийн жалга даваа бичхүүл том зохиолч болоход ямар саад байхгүй. Шат гიშгүүр бол чаринч дэшээ өргөж гаргадаг. Тэнийгээ сайн бичсэн бол тэгээд улс тоогоод авна шүү дээ. Айтматов тэр хаваад үтсэн тийм үү? Антал Иванов тэр л одоо Орос Японы дай тэр хоёр тосгоны амьдралаад үтсэн. Сараар илбүүлээд дуулаагүй. Салхиар задуулаад уйлаагүй. Тоосны үзүүрт торох тохойн чинээхэн алдрай. Нулимс унган намайг зүүдэлдэг. Нутгийн минь чулууг хайрлаарай. Манай энэ дожоогийн сэдвүүд дарга зохиолчтой хорооны дарга багтаан. Одоо Эрдэнэтэд хэн гэж нэг ажилгүй хүн байдаг юм. Ямбуугийн нэмдэр. Нэг амтан бүгд ад цаа дарга хүн шүү дээ. Ажилтай ажилгүй нэг тийм архины хамааралтай хүн. Дорногов догмод гэж нэг хүн алдаг оног ажилтай арх дарсны. Энэ хоёр хүнийг энэ малгай утаас эргэж энэ эрхүүд явуулъя гээд Хасбаатаргоо дагалдуулаад Галиудын нэг хурандаа
татаад явны хооронд бас тэнийг дагалдуулаад байгаль орчин хамгаалах нууруудын хөдөлгөөн гэж Япон, Монгол, Киргиз, Японы нэг нуур манай хөвсгөл тэ эцэггүй тэр Бадинтын арс бүутэн тэр хөдөлгөөнийг өдөрдсөн байхгүй. Тэгээ арс бүутэнтэй ирэхүү дуулсан. Тэгээ биднээс явсан. Тэгээ арс бүутэнтэй байгаль далай хөөгөр 6-700 км газар машинаар явлаа. Хэд хоног сайхан зугаалаад тэргээр. Тэгээ яг тэнд бас ууж идээд тэр нутгаа ус утас чинь хүлээж аваа сүйт хийж байгаа байхгүй. Арс бүутэн гэсэн сэсэрийн дээд зөвлөлийн диктаторын болон дээний шагналтай. Ярих юм байхгүй юм байхгүй. Тэрний чинь очихтай зэрэг уцус чинь дагад таквалдаад л ачаа юм байна. Тэгээд нэг өдөр бодож жоохон арх уугаад ингээд. Тэгсэн чинь арс бүутэн хэлсэн байхгүй. Танай улсад одоо том зохиолж байна. Охоо миний зэндааны зохиолж байна уу гэх юм асуусан баг. Тэгээ би Хасбаатаргууд хэлсэн. Наад арс бүутэнтэй миний хэлснийг амьсгаанаас устдаа орчуулад би наад дурагтаа чинь хэрэлдмээр байна. Тэгээ би тэр нэг төвдөг асаацсан, загас шаардсан, арх задлсан сууж байгаа тэгээ. Манайд бол өөрийн чинь зэндааны зохиолчуд байгаа. Тий. Том зохиолчд бол нэг байтугай нэг хэсэг байгаа. Хэцүү шттэ жижиг үндэстний зовлон гэж одоо байдаг. Та тэрнийг үеэрээ туулаагүй мэдэхгүй байлгүй. Хэрвээ та Монголд төрсэн бол өнөөдөр магадгүй миний хэрэгтээ зохиолчлоо байгаа. Хэрвээ манай Эрдэнэ багш таны оронд Орос төрсэн бол өөрөөс чинь том Нобелийн шагналч авсан байж магадгүй. Их багын зөрөө өдөрөөс тэр бичсэн байснараа бас хаа төрснөөрөө болдгоо шүү дээ. Тэгсэн чинь хэлж чинь чи миний нутаг дээр чинь надад өчөөх юм уу гөлөг их том үг гэлээ. Тэгэхээр би хэлж байгаа. Монголын эзэнт гүрний хэл эрхүүгийн цааддаг өөр байгаа шүү. Та манай нутаг дээр сууж байгаа шүү. Та ер нь хаа байгаагаа мэддэг юм. Тэгж би тэр чи бас их вэлээ хөхтэй дурак юм а гэдэг гэсэн байхгүй. Гэхдээ яг одоо ингээд дундч чи хавцаа байх хөлөгт. Тий. Би өөрийгөө бол яг би их утга зохиол одоо өнөөдрийн Монголын их утга зохиолын морь эргээд ингээд гарааны газраас морь эргээд барианы газар хүртэл явж байхад гэж бодоход би нэг чэжний арга моринд явж байгаа гэж өөрийгөө боддог л байхгүй тий. Өөрийгөө юм бас үннээр нь үнэлэх хэрэгтэй шүү дээ. Заавар хүнээр үнэлүүлэх гэх тийм ээ. Нэг өгүүлэг өччихэд энэ одоо хэрцэг өгүүлэг болж энэ уншаад байдаг. Хүнээр тэг дүгнүүлэх хэрэг байхгүй. Өөрийгөө мэднэ шүү дээ үнч. Ямар ч хүн өөрийнхөө хэмжээг мэддэг. Хэмжээгээ мэддэг байх хэрэгтэй шүү дээ. Хэмжээгээ мэдхгүй бас одоо их олон болцсон учраас одоо ингээд хэрүүл уруул игээд дарга сайд болох гэдэг тийшгүй гэдэг шүү дээ. Хатаархал гэдэг чинь одоо бүх салбарт байна шүү дээ. Хоёр цэвэрлэгчийн хооронд ч хатаархал байна. Хоёр жолоочийн хооронд ч байна. Тэрүүд Монгол хүнд бол одоо байдаг хамгийн муу шинж. Монгол хүн эхлээд яадаг вэ? Нэгэнтээ хатаархадаг. Сүүлдээ үзий яддаг. Сүүлдээ матдаг. Тэр муу шинжүүдэд одоо муухай Монгол хүн гэдэг сквадрын батонг бүгдийг одоо бичсэн байгаа шүү дээ. Тэр өдрөөс одоо бүр нарийнсан тэр чинь. Одоо энэ их хэстэйдсэн өндөр албан тушаалд байгаа улсуудад бие минь одоо алдчих юм яаж. Хараг тийм хэмжээнд шүү дээ. Хонгор зул адисаммар сайхан бүсгүй. Хоймор тун залаадаг мөргмөр янжин ламын бүрэл баам. Алтхан биерэн зулын гол ороолгон амьдаран шатаалгаж үнэнчэн үзүүлмээр нүдгүй амтнч хажууд нь ирэхэд мэдэрмээр нүгэл салхилуулсан дурлалын бурхан. Мөрийг нь үтсэн хүн мөн биш хэмээн мөрийг тавьж мөчөөрхөн маргамаар хажууд нь суугаад 3 хоног дуулмаар хараад л согтдог усгүй хараархаа.
Үзэлгүй яваад өгөх минь яалаа даа гэж үүлэн барж үсэн зулгаамаар гоо үсэглэн хонгорзул адисамаар сайхан бүсгүй хоймертон залаад хайргуймаар дурлалын бурхан сайхан гэж хэлэхэд дэндүү багдмаар санчиг үс онгомоор дундаршгүй зовлон сарайныхан сайхнаар цайсуулахгүй ч гэлээд цагаан үс хар болмоор андин жаргал өр буйны хорвоод од минг зөрж үүдэн хоймрын зайд надаас төрсөн харуусал тэр чи одоо явахтаа тэрнийг зөндөө ярьсан одоо тэгээд тэр чи хойд хурдгаа ярахаар дараач уусууд дургу гэдэг юм байл шүү дээ. Ингээд тэгээд амьдрал гэдэг чинь нэг стандартаар биш шүү дээ. Хэрвээ нэг стандартаар одоо амьдрал сансанаар болдог хорвоо бол ингээд бүх юм сайн сайхан байх ёстой шүү дээ. Өнөөдөр Монгол улс ингээд юм бүгдээ ард орчоод баларч байхгүй шүү дээ. 23 настай байж аймгийн захиргаа. Аймгийн захиргаа 10 жил хоёр зэрэгцээ байдаг байхгүй хоёр байш. Хоёр давхар байш тий. Тэгээд би нэг охинтой танилцсан байхгүй. Тэр нь 7 дугаар ингэ жоох ох. Аймгийн захиргааны одоо том татварын байцаагч чинь тэр үед насан залуучсан нэр хүнд ихтэй шалгадыг хандаг хүмүүсээр нь айдаг байхгүй юу. Тэгээ би ч одоо дуудлагын машин унтсан том албан хаагц. Зүүн баянд очиж сар үг тооцоо хийдэг. Ингээ явж исэн чинь Дорногоос гараад зүүн баянгийн замд орох гээд ингээд 69 унтсан ингээ явж исэн чинь нэг цагаан парцтай жоох охин гар өргөж явахгүй. Тэгэхээр жолооч цогсогж идэ хаа өрөх гэж жоохон зүүн баяар ахаа намайг аваад яваач. Тэгээд би машинтаа суулгасан. Тэгж ингэж танилцсан байхгүй. Тэгээд тэр хүн байхгүй болсоо тэрнээс хойш тэнийг ярих юм байхгүй тий. Хатан дээр нэрийг нь сэлж гимэн хар ирээн могоо хүртэл хажууд нь хэвтгэхэр атаархал эрхт нь мөрөөр нь ногооргож явхт нь араас нь шууд буцмаар их үдийн цэцгэс атаархам сүүдэргүй ижлэггүй сайхан бүсгүй хоёр төрдөггүй орчлон хөөрхий хойтнаас гуйж бурхан бүтээгээдч нэмэргүй дуулсаар яваад дуусгамаар данчиг богнохон насанд минь дурлалчи сохор байхамж явдаа хонгорзул адисамаар сайхан бүсгүй хоолоо дээр зангирсан үгчгүй аячгүй янагийн дуу үхэгтэн өндийж нэг хараад нүд анимаар үүлийн үргүй сайхан амтан хонгор зулаа аймгийн захиргаанд ч одоо арх утган баг байхгүй л шүү дээ. Аймгийн захиргаа намын хороо гэж хоёр том байгууллага нэг байшинд байсан. Тэгэхэд чи би одоо 22 3-тай шараа тайлдаг болцсон. Архинд нэлээд хүн орцсон байсан шүү дээ. Тэгээ би жоохон чадвартай, хурдтай. Хурд гэж нэг юм байна шүү дээ, сан үг ажилд. Олон график мэдээ ингээд сангийн яам стейсэн газар дээшээгээ явуулна. Олон мэдээ явуулна. Сар өгöd одоо баланс ерөнхий юуг тавчаагаар нь аймгийн балансыг нэгтгэж шүү дээ. Нэг албан газрын нэг жижигхэн газрын баланс биш үгүй. Аймгийн баланс. Аймгийн хэмжээний хөдөлთა хөдөлгөөний бүх ангиуд, аймгийн хэмжээний төвсгийн бүх газрууд, аймгийн хэмжээний үйлдвэр аж ахуйн бүх газрууд, аймагт байгаа бүх нэгдлүүдийн одоо удирдлагын балансуудыг нэгтгэхэд явуулна. Тэр чинь бол одоо тэр үед ямар компьютер байсан биш. Тооны машин байхгүй байлаа шүү дээ тэр үед. Сампин гарал. Анх одоо Японы тэр генерал гэдэг электромашиныг ирэхэд манай ахмадууд хөрөнгөтэй орны одоо данс
юу бодлоотож магадгүй сампингаар шалгаж үлээ шүү дээ. Тэгээ 17 оронтой хятад сампингаар электрон машиныг шалгаж ийн гайгүй зөв бодож шүү гэж. Тийм үе шүү дээ. Аргаар явъя гэхэд ааш новтдгүй хөрвот. Байсан нөхөр хоёроор тангаж өгөхийн тулд тарсаар би годон цогож явдаг юм. Намайг анх гарч ирж байхад чинь миний үеийнгийн одоо 100 цаахан залуучууд байлаа шүү дээ. Юм хүн бичдэг одоо бүгд л аюустай цохолдсон ийм залуучууд. Бүгд л аригтаар суудаг. Намаагуудад устд нь боловсралтай байсан. Тэгээ тэр улсуудаас одоо сөрөн жавгаа тэрээс өөр архинаас гарсан нэг ширхэгч байхгүй. Архинаас гарцсан гэж явж идэг. Архинаас гараад 2 жил болчлаа. 3 жил болчлаа. Нэг өдөр эргээд ууцсан гэж заваараад явж идэг байхгүй. Сөрөн жавгаа тэр тасайсан байхгүй. 95 оны 11 сарын 5 гэдэг өдөр би хамгийн сүүлчээр ирэх урд ороо нуугаад маргааш шараан тайлж чадлаггүй гарсан хүн байхгүй. Одоо тэгээд гэр орон эрүүл мэндийн эдийн засгч унлаа, уран бүтээлч унлаа, гэр орон үр хүүхэд бүгдээр нүдэнд нь сүүдэр тусаад л ингээд аригчийн нэгэр ямар үйдэг юм мэдээч ч тийм. Би 11 өхрөн би 20 жил араатаар зарж байсан хүн шүү дээ. Тэр чинь ухамсарын асуудал шүү дээ. Улсууд бол чаддгүй юм байлээ. Дэвчээр байхгүй. Ухамсар байхгүй. Хэлсэн ярьсантай хүрдгөө навшнууд байхгүй. Би одоо энэ өөрийнхөө үеийн гэхэнд хэлдэг. Та нар бол миний хажууд юуч биш. Та нар дайны үед юм бол өдөөхөө жиргэг бөөнийхэн жадны үзүүрт яга цаашаага дайсуур мөтгөж уруух улсууд байгаа. Та нар 39 оны дайнд явсан бол дороо дайсны талд очино. Айгүй нэшил арх өрсөн Япон босоод ирэх юм бол өөдөөс нь гүйгээд очих улсууд гэж. Шаардсан үед чинь шил арх өрсөн Япон урдаас чинь дуудах юм бол та нар 90-с архинаас гарсан байхгүй. Би одоо шар хадад 2 удаа хавтсан архинаас. Төлгөөнд тонгож энэ норманыг үчлээ. 500 хуудастай норман. Энийг би зүгээр гинтхэн ямар нэг юм намайг хатгаад өчүүлсэн юм биш. Энийг би Зүүн Баянгийн дунд сургуулийн 4 дугаар ангид сурч байх 14 наснда 59 онд анх одоо Базрын дасцран гэдэг тэр агуу их орчуулагчийн орчуулж гарсан Шоолохын 4 дэвтэр ормоныг уншиж дуусаад би. Тэгэл би ерөөсөө тэр ормоныг уншаад сүүлчийн хавцын хаагтал би том хүн болцсон байсан байхгүй юу. Аль хэдийн том нас үе төрсэн 20 хүрсэн хүн болоод 18 хүрээд амьдрал үзсэн. Гадаа тогтоод яваад юм үзээ нүд тайцсан. Тэр үед гаксинад дурлаад баг захаа өчмөр болцсон. Ийм байсан үе. Тэгэл өөрөө ангид орж 4 дугаар ангийн хүүхдүүд хонч найдан алзан бухантай ч үлээ тий сурах хүчгийн юмнууд би тэднийг хараад хөөрхийдөө эднээс одоо миний зэрэг зандаа төрж ертөнцийг ойлгохтлоо одоо мөнч хол байна те яаж эднэтэй одоо би юу ярьдаг юм бэлээ ухааны бодож ирсэн байхгүй. Тэгээ би долгон тоног уншаад Шоолохыг би агуу манай гаргийн махархал болсон тэр хүнийг биширсэн боловч 160-70 одоо туслахуудад гол дүртэй энэ ормоныг тэр хүн төгсгөхтөн бүх сайхан хүүхнүүд бүх сайхан эрцүүлэг хамгийн өнгөтэй өттэй тэр зохиолын одоо шигтгэн од болсон бүх хүнээ үхүүлсэн байдаг байхгүй. Тэгээ би Шоолоход одоо хүүхдийн сэтгэлээр их гомдож ирсэн. Ямар муухай одооныхаар сайтист маягийн хүн байна тийм. Өс онцоо өрсөн юм шиг гэдэг ингээ үхүүлж идэг. Ядаж одоо Натала Аксины хоёрын нэгийг үлдээчих бодоогүй болов. Заавал гэр гоорыг тэгж ерөөсө өчрийн хугасан мод шиг болгож. Би тэгээ том болоод агуу их толстой шиг зохиолч болох юм бол би одоо энэ ганцаардж ядарсан гэр гоорыг гэдэг энэ хүнийг нэг ад жаргалын
одоо алтан аягны амсар зуулганд би хязээ нэгэн өдөр би долгион тоног үргэлжлүүлж бичнэ гэж бөр өөртөө тангараг тавьсан хүн байхгүй. Тэгээ 70 хэдэн настай энийг одоо бичлээ л дээ. За тэгээ хүний амьдрал хэцүү шттэ. Догмын юугаар энэ амьдрахгүй юм байна лээ. Миний шийдлээр энэ гормоныг бичиж болохгүй юм байна лээ. Ягаад гэвэл тэр хүн чинь төм бомн зөрчилтэй. Улааны талд байлдаж яваа, цагааны талд байлдаж яваа. Сүүлдээ бүр өстө ор хайл очих газаргүй болоод тийм ээ. Одоо засаг төрийн бүр хараанд орцсон. Одоо амтны занаанд орцсон. Тэгээд эцсийн эцлэг ганц үүтэйгээд үлдчихэж байгаа шүү дээ тийм. Дайн дуусаад хамаг юм буу зэвсгэн хүртэл гол таяад л ингээд. Тэгээ энэ хүн яг уу. Одоо би хэний төлөө амьдрах уу? Өнөө сайхан хүүхнүүд бүгд байхгүй. Аав ээж байхгүй. Охин байхгүй. Одоо би яаж амьдрах юм? Юуны төлөө амьдрах юм? Тэгээ би одоо хүүгийн төлөө амьдрах хэрэгтэй. Тэгвэл одоо эсэргүүцэл юм бол барьж аваад буудна. Үгүй бол тэгээд тэр нэг гулааг юу руу явуулдаг. Тэгээ манай тэрнүүд явж байгаа байхгүй. Цөөхөн хуваарьяас улсад их хүлээж усаа пост мост янз бүрийн их үтсэн. Гадны хүн ч үтсэн, дотроо хүн ч үтсэн. Мэдээд өрөөдөө орчуулах гэж чадаагүй байгаа одоо. Тий. Всю жизнь ты мне поперек стоишь. Обороните его от смерти, Царица Небесная. Вернете, сам выберите. Лаговитын бичлэгийн өнгө дэвсгэр фоннууд нэг нутгаа улсууд учраас тэр говийн талын юм л байдаг байхгүй. Тэгээ яг кино болгосон хүн нь бол лагва шүү дээ. Лавга кино болгоод бичсэн. Сум хууга одоо бас хамт бичлсэн ч юм уу та. Тэгээ тэр хоёр найруулсан байхгүй юу? За. Энд хүлээж хийж байгаарай. За юу болсон бэ? Надад хурцаа. Акт өгсөнгүй юу? Үтсэн байхаа. Наа чи юу гэж байна? Акт байна. Гэхдээ өвдний акт арай дэсэн юм шиг байна. Сомонгийн танин татвар хуурамчаар өвчтөд цэргийн сургуулиас сайжруулсан цэрэг данитыг зархиосны арга хэмжээ авсан зүйлтэй. Яа энэ? Тэр хоёр өгүүлгийн нийлүүлээд тэр чинь сүүлдээ их хөөрхөн кино болцсон юм байна л дээ. Тэгээд ингээд уран сайхны зөвлөлөөр оруулсан кино үйлдвэрийн уран сайхны зөвлөлөөр очсон чинь. Гэхдээ догмд гэж одоо энэ тоон дотор үсэг гихчрийн юу ороод ирв. Тэгээд лавга хийсэн байгаа. Одоо миний найз ингээд цохолч хөтөө үйдэг. Юу хийдгийг нэгтлэн бодох. Тэгээд кино үзсэн зүгээр захын хүний тоглоом болсон юм уу? Наад чинь кино хийх нь утга кино үзээг хөдөөний амьтан байна. Тэгээд архины хамааралтай өнгөсөн ч танагдах чинь. Хас гэж тэгээд асаа хийсэн. 74 онд бас сүм хөхөд дээр зургийг авсан шүү дээ тэр кино. Манай сумын дарган охин гэж өндөр дэвтэр нуруутай. Одоо чамд юу ч хийж хэлэх юм бэ дээ. Нэг сайхан хүүхэн байх. Нэрийн Янжин гэх. Хотод цэргийн госпиталд багын чиал хааж дэлгүүрийг чөлөөгөр аав дээрээ хичээд хонд. Тэгтэн би тань. Ээж нь харвагаас цэргийн дарга дагаж хэлгээд байгаа нутагт олон жил суусан. Охиноо зүрхийч барьдаг. Яггүй чанга гарын хүн байж мэдээ. Тэгээд ч охиноо дагаад төвд суудгүй. Гүнзгий хүүхэн чинь айтайхан бол гэмэл шүү дээ. Аргагүй шүү дээ. Уран сайханд явдаг юм чинь. Тэр үед одоо хилийн сэргийн тухай тийм уран сайхны кино бараг байгаагүй баг. Тэгээ хилийн сэргийнхэн энэ застав албаасан цэргүүд мэргүүд чинь тэр үед ч одоо соён дэхсэтгэл үчиж одоо миний залуу насны хамаг сайхан бичиж амжаагүй жээжинтэй хатгалж явсан дурдгтлаа гаргаж гой кино хийгээд лагвад бол хаягилж тийм ирж ирсэн. Цэргийн ахаар эрдимор даяа тоби
яваад байна. Тэргийн хараа баяртайгээ хамдагадад хийнэ яваад чи. Аривчаагийн нэг Мендесний ой болох гэж. Тэгээд одоо би Дорноговын одоо хүн тэгээд юм бичих хэрэгтэй болохгүй. Тэгээд би нэг кино үчээд яасан чи ерөөсө тэрний чи авах хүн олдоогүй байхгүй. Дагшин утгатай захиус мөнгө төгөргөн чийдэгтэйгүй зүгээр шалдан тийм юм барьцсан. Тэгээд урд нь кино үчиж байгаагүй догмод гэдэг хүн юм барьчаа тэгээд тэгсэн чи нэг өдөр 8 гаваа намайг дуудуулсан байхгүй. Тэр зохиол аваад түрээд ирэхэд. Тэгээ миний зохиол уншаад маргааш нь зөв шууд хуйлаа. Өөдөөсөө хар сууж байгаад ярьж байгаа туйлаа. Найруулагчийн одоо зохиолыг бичсэн. Нямгавата тэр догшин утгтын сахиусыг хийсэн шүү дээ. Догшин утгтын сахиус дээр ч одоо 3 тийм нэг жоохон галзуу хүн одоо манай сосор орон байсан нямгават дөгмөд гурвуулаад одоо тэгээд хурдан уур амгтай бас хурдан түргэн замтай тэгээд гурвуулаад тэгэл ийм улсууд тэгэл нэг юм ямар ч нэг юм бүтээсэн. Тэгээд одоо тэр кино бол их сайн кино болоод ихэд одоо догшин утгтад босгосон айгуу том хөшөө байсан баха тэр үл одоо. Тэгвэл хийх гэж байхад нь улсууд тийм яриа гарсан байдаг байхгүй юу? Энэ Данзар явж гэдэг нэгэн галзуу хүний тухай. Энэ Нямгава догмод сосор орм энэ Бүжгийн Сүхбаатар тэргүүтээ хэдэн солиотой хүн кино хийнэ гэж. Энэ үл өөдтэй кино болохгүй. Энэ киноны төгсгөл нь харагдаж байна. Яаж харагдаж байгааг өдөрөөсөн. Киноны натарт яваад ирэхдээ хэдэн тэр нөхөргүй охид хүүхнүүд нь бүгд жирэмсэн бодоод киноны 2 дугаар цаашаа үргэлжлэнэ. Харин энэгээр нь кино хувьвал догшин утгатын киноноос дээр кино болох юм байна. Элэгдээ хийж ингэж. Тэгээд явахдаа тэр киноны зураг авсан тэгээд тэн дээр чи бас л манай нэртэй жүжигчд тогтсон шүү дээ. Данзан аривжаа бол одоо ертөнцийн тоосноос тасарсан одоо том гигантэн гэдэг нэг тал нь нэг өнцг нь тий. ертөнцийн тоосноос тасарна гэж юу хэлээд байгаа нөхөр чинь энэ хятадын одоо кино шиг нисхийг хэлж байгаа биш. ертөнцийн тоосноос тасарна гэсэн илүү шунал тачаад одоо тэгээд мөнгө хөрөнгөн зүтгэл нь хоргодох одоо юу өс өнгө мөнгөнд тийм байхгүй. Өөртөө олдсон одоо төрцгийн тэр авьяас бүлгэн төмөн олны тэр зориулж өөрөөгөө золиослсон хүний хутгах тоглоом гэдэг байхгүй. Аривжаа бол нэг талаас тийм хүн. Нөгөө талаас нь бидэнтэй адилхан усан нүдтэй усан зүрхтэй зовлон жаргалын дондор сайн муу хилэгдэж хорвоог одоо барж өөдөд сангаж өвдөд зовж явсан эгэл жирийн хүн гэдэг талаас нь тэгээд хутгах тоглоом хүнийг бол хичнээн талаас нь хичнээн сонсгоос нь одоо харуулж болно. Номхойдээ улсын хоймрэлж морхо ядус хүнэний босгодэрсэн энэ муу ёрын газар ирээд эшиг зүсмэн хавиргаан дэжтэв. Аргаар явъя. Ааш новтдгүй хөрвот. Байсан нөхөр хоёроор
тангаж өгөхийн тулд сарвыг олон зогоож явдаг юм. хэрэггүй шавнар минь амгалан тайван байцгаа. Эрдэмгүй ламайг донор дагдгийн ажил эрх мэдлийг ухаан дагдаг гэж бодсон чинь үгүй юм байна. Хаан Чингисийн адилслаж арвнайлсан хатан туусын уснаас ээжилж ав. Тэгмэд зохиолч юм бол одоо угаасаа л одоо энэ 80-аад оны сүүл 90-аад он гэхэл одоо эд одоо мандж явах үед ч нэлээд галзуу байсан. Тэгээд л одоо яг нь ерөнхийдөө тэгээд ойлголцдог юм болоо даа гэж боддоо шүү дээ. Монголд бол 80 мянган хүн орж ирээд 10 гаруй мянган Монголын газар шарган дээр ясаан тавьсан. Ийм гонигтай эмнэг нэлтэй түүх. Нэг талаас нь харахад Монголыг одоо хөгжүүлсэн, урагшлуулсан. Гадаад ертөнцтэй холбосон төмөр зам тавьсан мэт харагдаж, нөгөө талаа олон хүн энэ төмөр замын дээр мод шиг энэ Улаанбаатарын төмөр зам, Монголын төмөр замын дор толгой айманасаар толгоогоо ивсэн тухай ийм кино. Авьяас, чол авьяас. Тэгээд тэрэн дээр хөдөлмөр. Догмид бит хоёрын хувьд бол 3-4 кино хийсэн байна. Сая энэ халах голын ойгоор одоо нэг кино хийгээд яагаад одоо дандрыг шорон торцсон, яагаад одоо хоригдл болоод ингээд явдаг байсан. Нууц нь юу юм гэдгийг одоо тайлхыг оролцсон. Бит хоёрын хамгийн одоо том бүтээл бол тэр Талын зам 505 кино байгаа. Улаан тарианы хүүхнүүд гэдэг одоо 4 хүн жижигхэн хуудас эвгүүлгээр л энэ одоо Монгол орны хамгийн том нийгмийн том асуудал хүндсэн байхгүй юу. За бит хоёр одоо ингээд яг дахиад одоо бас нэг юм зохиол мохол яриад энэ ч байж байна. Одоо Югзэр утгатын тухай их сайхан зохиол бичсэн. Тэгээд одоо энэ хоёр анги кино. Гөө би үл одоо сэтгэлийнхээ дуудлагаар л хийж байгаа. Надад бол тэр захиалга махалга өгöd байгаа юм байхгүй. Одоо харин би нэг кино хийж байна. Бичсэн. Сэрээ. Улсууд хийн л гэж байна тэгээ юу болох. Монгол адуу гэдэг юм дууслаа. Одоо эрлийн задуугаар хүн бүгд одоо мөнгөтэй бэлтээ хөрөнгөтэй улсууд чинь эрлийн задуу ус гэж одоо энэгээр одоо алдар нэрээ дархалж наадч нэргэж жаргаж өчт. Одоо Монгол адуу бол одоо эрлийн морьтой уралдаад бол урд нь хизээч гिचхгүй. Эрлийн морь хөл чац урдтай. Тэр чинь угаасан хурдан удмын юугаар цаанаас өсгсөн тийм морь байхгүй адуу. Эрлийн морь 80 мильтэй гарч явахад Монгол морь 70 мильтэй гарч 10. Тэгээд дөрөнд гараад ирж байгаа ч богино заяан уралдаанд. Тэгээ одоо Монгол морь хэрэггүй болчих шүү дээ. Тийм учраас одоо энэ ухар мөчөд мөнгөтэй хөрөнгөтэй улсууд ч одоо азархныхаа сэлдийг огтолж шүү дээ. Гүү гიშгэж чадахгүй үр тогтох юуг болгоод зөвхөн адуугаа мануулж гүүгээ хораадаг. Эрлийн зазаргуул тэгж адуу мадуу хураана гэж аахгүй. Ишгчээд яваад өгдөг. Монгол морьороо Монгол наадмаа хийж чадсан байж байна. Хэдэн бүхэн болохоор одоо хүн гэрүүлтэй. Тэгээд тэр үйлдвэрлэг үед гадна төрхөөр нь одоо доктор тэр чинь шал удлаа ахгүй. Тэр монтаны өндөрөгдөж чинь шудлаа. Тэгээд энэ талаар би ноцтой асуудал тавьчихсан. Орон сайхны кино бичсэн. Эргээд ирэхэд эцэг шиг нөмөртэй нутаг минь үү. Инээгээ дуулцахад чи шиг хайртай хань минь үү.
Эрхлүүлээ жаргахад элгийг минь дэвтээдэг үр ач нар минь үү? Эмээллээд мордоход эр бүр харцах шиг хүлэг минь үү? Төдөө дараач намайг өн штэ. Эдийн засгийн дээд сургууль хажчаад Улаанбаатар даригтад явж хахад дуудаж яваачаад их сургууль директор Содномд албан бичиг хийгээд энэхүү яжрын давгууд нь Монгол их утга зохиолын маргаашийн ачааны хүндээ үүрэлцэх авьяастай цөөхөн залуусын нэг учраас их сургууль Монгол орон зохиолын ангид оруулж шалгалтгүй оруулж суралцуулахыг хүсэж байна гэв. Зохиолчдын хороонд Жагдлын лав намайг дагуулад энэ дагалт хүчтэй их сургуульд авчиж оруулж ирсэн. Их сургуульд 3 жил суулаа. Би энэ сургууль зогт юм юу хүнд баг сургуульд хайсан. Эзэн засгийн дэдийг хайсан. Их сургуулийн бас 3 дугаар курсээс хайсан. Одоо тэгээд юу гэж хэлэх юм бэ одоо? Би энэ сургуулийг төгсөөд юу болох юм? За Монгол хэлний багш. За арай гайгүй болоход нөгөө сурвалжлагч санны ажилтан. Тийм л юм болно шүү дээ. Тэртээ тэргүй сургуультай сургуулиуд энэ чинь айл хэдийн ягаад цэнхрэл харагдана гэдэг намаа айл хэдийн биччихээд хөлөг гэдэг намаа авилуулчаад их сургуулийн манай факультетийн миний хөдөлмөр адрыг дэмтгэлж ирсэн үе баггүй юу. Тэгээ вигэнтгээ хажиж яваад гэсэн. Ерөөсөө ингэж дампуурч байх хэрэг эртхэн ажил төрөл хийж амьдралаа өөддөг. Нас ч үлээ авчлаа тийм. Тэгээ хөдөө очиад хууч ажилдаа орж. Манай хууч ажиллахан аймгийн захиргаанд ороод ингэ ажилтаад ингээд 89 он болж байгаа. Тэгсэн нэг өдөр аймгийн дарга дуудаж байна. Би аймгийн захиргааны өчүүхэн муу байцаагч. Одоо аймгийн дарга яхаараа намайг дууддаг. Бас л архины асуудлаар загнах гэж байгаа юм байх гэж удаад яваад орсон. Тэгсэн чинь үнэн сонны толгойтой баланк байна. Тэгсэн чинь ингээ харсан чинь зохиол догмтыг 89 оны 1 сарын 1-ээс эхлэн үнэн сонны дагуулсан шинэ хөдөөд сурвалжлагчаар ажиллуулахаар шийдвэр гарсан тул яралтай шийдвэрлэнэ. Монгол ардын ус намын төвөөр нарийн бичгийн дарга өгöd зохиолчдын хорооны дарга төдөө явах уу гэж энэ явна. Тэгэл би нааш ороод ирсэн шүү дээ. Үнэн сэн дээр тэгээд тэр үнэн сэнний дагуурсан шинэ хөдөө санд одоо би малын дэргэд байсан хүн гэж намайг авсан юм байна л дээ. Тэгээ юм хүн бичдэг. Тэгээ энд оруулахад одоо 100 жилсэн хүн бол Жагдлын лавга Мөнхбаатар үнэн сэнний орлогч эрхлэгч байсан Мөнхбаатар Жагдлын лавга хоёр төдөө дарагт хэлсэн байна. Тэр догмонт гэж юм одоо шалдсан ажил хийгээд санхүүг ажил хийгээд энийг ацар. Манай сонин бас энэ даваа төрөл хэрэг болох юм. Ядаж мал мэдэх дэнгэрийн харж газараа шинжиж уншиж чадах хөдөөний хөөхд гээд. Тэгээд төдөө дарга намайг ацраалаа. Тэгээ би ч одоо хотод орж ирж байгаа хүн чи яаж зүгээр бах вэ? Нэг хөргөгчтэй, нэг зурагттай, нэг орттой ойр зураг юм аа. Багооны багаажинд ачаад тэгээд одоо өрөөд ирсэн. Тэгээ нэг ачаа бараагаа ингээ буулгаж ирсэн чинь лагва вокзал дээр гүйж тэр үдсээ гар утас гэж байхгүй. Тэс чинь үнсэн дээр чамаг дуудаж одоо яралтай иргэж байна. 2 цагаас өмнө иргэж байна. Тэгэд би чинь нөгөө юм машин дээр яаж буулгаж машинд очиж явуулчаад үнсэн дээр нөөрөө жугаач чадахгүй. Гар мушгсан хороо Монголтай савхин хүртэгтэй. Усан зэрэг морой хүмүүссэн бүсгэд чинь өөрөө давтсан. Тэгээ үнэн сэнд орхон байдгаа үүдээр нь явах ирэхгүй тийм хүн ирж байгаа. Тэгсэн чи 2 цагаас үнэн сэнний коллег. Тэгээд би одоо яах вэ? Хутлынхаа шараа гарчаад нэг нүүрээ нэг хальтуу усаар нэг угаасан бодоод өсөг эзгээ самнаад. Тэгээ барамсаа бижэк гэж юмс гэсэн барамсаа бижэк таарахгүй. Лачингийн бижэк таарахгүй. Жагдлын лагвагийн бижэк таарахгүй. За чи балдаржин гутлыг өмс балдарж амд гутлаа өгөхгүй дээ. Тэд тусан соёлын хэлцэл очин балдарж лагваагуур нэг хэлсэн байхгүй. Тэгээ би тэр чигээр хөгийн орж байгаа байхгүй. Тэгс 10 хэдэн хүн сууж байна. Тэгэл төдөө дарга
Энэ догмент гэдэг хүнийг ингээд одоо сонд ажиллуулахаар авсан юм аа. Тэгээ та нарт яг танилцуулах гэж оруулж ирсэн. Асуух юм байвал асуу. Литүүчгийн дараах орлоохгүй. Тэгсэн чинь тэр дотор танд хүн Минчхан гүрсэд таньшуул сэтгүүл эрхлэгч зохиолчд би тэр нэг таньж. Манай Ганбат, Бажуудан Ганбат. Үнсний хариуцлага нарийн бичэн дараа. Тэр хоёрыг таньж цаана байгаа 12 хүнийг бол огт Мөнхбаатар байсан. Үнсний орлогчч намайг аваа гэсэн. За бусдын бол танихгүй юм аа. Ирэн зангаа цагаан цах галзуулсан дандаа төв шудраг одоо дарга сэхэтэн тийм мундаг улсууд л байна л та. Тэгсэн нэг хүн босоод хэлж байна. Би одоо гайхаж байна. Үнэхээр гайхаж байна. Энэ үнэнсэнд ажилд орох гэж одоо ийм утас нартай, ийм бэлтгэлтэй, ийм ховын зохион байгуулалттай хүн орж ирэн чинь ястаа энэ канонтаар ч үзээгүй юм байна наад үний чинь. Өмчсөн зөөснийг хар, ус гизгийг хар. Энэ одоо ямар шалгуураар ямар босго даваад ингээд ороод ирдэг. Наад үн чинь намын гишүүн биш юм байна. Архины хамааралтай юм байна. Би судалсан. Манайд бол манай үйлчлэгчид хүртэл намын гишүүн байдаг. Энд чинь төрийн төв хувил. Тэгээ ийм хүнийг одоо яагаад ингэж ороод ирж байгаа гайхаж байна. Төдөөдөр гарцгаас заасуу ойлголоо гэдэг. Тэгсэн дараачийн хүн гараад энэ догментд хүний бичсэн ганц хоёр юмыг найдваршилэг өгтөө юм уншиж ил байсан. Ер нь тийм жалга давны юм бичдэг жоохон тийм хүмүүжил муутай. Тэгээд 3 дээд сургууль хайсан наадах чинь. Бид намайг тэгж байна. Тэгээ би дотороо дургуур за болохгүй буцааж явна. Би ажилласаа хөгдөж ирсэн байна. Энэ мосоо хулгайч нар намайг хизээш олохгүй гэж бодоод ингээ. Залууч байсан дотороо гарч нэг шил архиад жуудаг юм өгсөн шиг бодоод. Бас нэг хүн бослоо. Тэр хүн хэлж байна. Энэ гадаа дотоодын одоо ихтэй сургууль Ломносын сэтгүүлчийн Горькийн утга зохиолын дээр сургууль төгссөн 40 одоо өндөр боловсролтой сэхэтнүүд гудамжинд ажилтаа ажилгүй явж хахад хаа газараас ямар сургууль соёлогсоогүй намын гишүүн биш. Ийм нэг сампингийн нэгтлэн одоо төрийн төв хөвөл татан хацарч байгаа. Одоо их сонин санагдаж байна. Нэг юм тийг судалж байна. Энэ бас дургу ураад л. Тэгсэн төдүүдээр гуурлаад за та нарын үгийг сонслоо. Дэмжих хүн байхгүй. Та нар бол өөрөөсөө илүү хүн дургу гэдгийг би мэднэ. Та нар ерөн зөв яг үннийг хэлэхэд намагцсан өөгд гарах санаа танад байгаа. За гарцгаа хурал дууслаа гэх. Тэгээ гарсныхын дараа төдүүдээр намайг үлдээг. За чи хараа үз. Энэ дотор зохиол бичдэг хүн Бажуудан Ганбат Минчхан гүрсэд догмод төдөө дөрвөөс өөр байгаагүй. Эдүүс чамаг хэзээс ойлгох. Наад бол чинь бол улаан коммунистууд. Тэгээ хойно урд зөвлөлт болсон коммунист намын зургууд өгсөн хүн чинь дотор зөндөө байна. Намын дээр сургууль өгсөн хүн ч байна. Дандаа нам төрийн ажил хийсэн ийм улсууд. Тэгтээ муу улсууд биш. Манайд бол салбараа хариуцсан мэргэжлийн одоо 100 гаруй сурвалжлагч хэлц тасгийн дарга нар байж байгаа чи эднээс суралцах хэрэгтэй. Энэ үл чамааг бол үзээ чи бол одоо ядаж хувцас сэлчээд ирэхгүй яасан ч. Тэгээ би одоо ачаа буулгаж байгаа хувцас сэлцсэнгүй. Тэгээд дүүдүүдэргээс наадуул чинь усанд орохдоо намынхаа батлагыг винээсээ салгадгүй. Унтахтаа газ дугаан тайлдгүй дурахгүй даа шүү. Чи эдэнтэй ястаа юм чаддгүй үзвэл чаддгүйгаа үзвэл би чамайг дургу өрхөн бол өстө ганц минутанд туршаад гаргаад өөгөж явуулна. Чи арх амсч болохгүй. Энэ өдрөөс эхлээд арх өдгөө чи агтаа цааш уучлахгүй. Унд нь хэвтэн ууж идэх жамд юм байхгүй. 7 хоногт үнэн санны 2 юу хэвлэл хөлдөр дээр очиж 2 сигнал алдсан бол тэгээд дуусаа. Фашистын ялсны 40 жилийн ой зориулв өгсөн малгай гарчгийг хөдөлмөр сүнний гочоо гэдэг хүн фашизмыг ялсны 40 жилийн ой гэж бичээд амьдралгүй уусан чи энийг анхаар. Баярын сонин гэдэг бодготой ингээд гардаг. За ийм л ажилд орлоо. Чи тэгээд одоо Жанчмын шагтар Самбуугийн найдмын төртэй хамт ажилласан шүү дээ. Шаргуугийн Батмөх гэж их сургуулийн Орос хэлний тэнхмийн багш Шаргуугийн Батмөх тэрний хөө Батмөх гэж залуу байгаа орчуулагч идэв.
Энэ эдтэй ажиллана даа. Энэ үүдэнд хар улаан гэсэн хоёр самбар байгаа. Сайн юм бичвэл улаантар гардаг, муу юм бичвэл хардаар гардаг. Хардаар гарсан хүн бол өстөөс сайн үзэхгүй, цайлангаа асуулна яана их хоёр дахиж гарууд ажилласаа хөөгдөн. Улаантар гарсан хүн бол тэгээд одоо улаантарын лочин мочин энэ лавга балдорж энтрэл гардаг шүү дээ. Одоо энэ барамсаа энэ тий. Балдоржин одоо даалаа саазын давсантаар даваа самбуугийн дэглэгчдэд дэх хэрэгтэй. Барамсагийн одоо шоронгоос өчөө өгчд байдаг юм биш үү зэнтэр гэсэн шилдэг нийтлүүд л одоо энэ улаан самбартаар гардаг. Чи одоо эднээс дутаад байх байсан. Ингээд ажилдаа манай дүүдүүдээр намайг одоо тэгж яста хаяггүй болцсон шихуу юм явж явахт нь хаданд гаргасан хүн байхгүй. Тэгээ томилтойгоод нэг яваад нэг юм хийгээд ирэхэд. Тэгээ тэр цагаан зар цагаан мөртөг чинь тэр байхгүй. Манай цэргийн хүнсний хоолнд зээр бэлдэх гээд тэгээд нэг 10,000 лааны гэрэлтэй өндөр барж ухтраар шөнө гэрэлтүүлээд автоматар шүүс нэг зээр чи ядахгүй юу? Улаан ядлага болохгүй юу? Тэгсэн чинь тэнд байсан адуу мод бүгд нүдэн сохроо. Тэгээд ингээ сохорсон зөөргөөс адуу мод чинь айлын гадаа таквчичээд нохоо шувууд баригдаад. Гамшиг болохгүй тэнд чинь. Тэнийг одоо зөвшөөрөл өгсөн хүн тэр мобилет. Тэнийг хэрэгжүүлсэн хүн Батлан хамгаалалтын сайд энэчүүлээ. Ингээ юм байсан. Тэний би өстой бас эвгүй хөтсөлтэй. Тэгээ бичээд тэгээ тэрнээс ч болсон уу хуучин факттай байсан мобилет сайд байхгүй. Босгдсон. Тэгээс үлд би олон хатаас материал үтсэн л дээ. Тэгээд тууж мууж үчээд би чинь улсын тэр үед чинь яам тусгай газруудын тэгшээ болоод улсын уралдаан болоод би улсын уралдаанд 24 удаа төрүүлж ийдсэн шүү дээ. 2 дугаар баримт ч орж байгаа. Тэгээс үлд уралдаанд орхон байхгүй болсон. Дагмын төрүүлнэ зэрэг. Соёл иргэншил хотцсон амьдралыг бичээд дэлхийд гарна гэж байхгүй шүү. Цаана аль хэдэн зууны өмнө энэ чинь чинээдэн дотор хэд дахин бичсэн байгаа байхгүй юу? Тэр Байшингийн бууданда танилцаад Оросонд орж үнсэлдээд ороод орондоо дэврээд дэвтдэг үл хуучирсан. Одоо Монгол хүн нүүдэлчдийн сэтгүү гэдэг нүүдэлчд гэдэг юм л дэлхийд дээр нүдийн үлдээл гэж байна шүү дээ. Сууд болсон ч гам болсон ч 100 болсон ч тэгээд л нөгөө хэдэн малаа дагаад явж идэг. Энийг биднээс өөртөө болохоор хоцрогдол гэж үзэж байгаа байхгүй. Энэ хоцрогдол биш. Энэ жинхэнэ сонгодог амьдрал. Одоо дэлхийн өнөөдөр монголчууд тийг сонирхож байна. Үзээгүй учраас зарим нь мэдэхгүй байна. Үдсэн улсууд нь дуу алдаж шүү дээ. Санаа сэтгэлд нь багтахгүй байгаа байхгүй. Яаж ингэж амьдарч байна. Юуны төлөө ингэж амьдарч байна. Өөр хүүхдээ аваад одоо төвс өөрөн газар сургууль соёл бараадуулаад өөрсдөө одоо тоглог орон суусан цөөхөн оронд одоо ингээд мал дагаад л идэр залуу насаа ингээд дөрөв удирлын дунд илээ гэж явж идэг. Энэ ямар одоо сонин улс гэдэг. Тэсээ энэ гайхамшиг багхгүй. Одоо ингээд үйдэнгийн манусд өхөө дуусчдаг юм байна. Хамгийн наазах юм. Адан сайхан нөхд маань ихэнх нь байхгүй болсон. Одоо миний үеийнх ирсэн соодлоо шүү дээ. Бадарч бол надаас ах, галсан бол надаас хамаагүй ах. Одоо тэргээ хэлэх юм алга шүү дээ. Одоо жагдлын лавга Дамын Батбаяр алга. Одоо яг миний үеийнхээс арай нэг эрүүл сарууд ангитан боломжтой амьдарч байгаа нь Тосон Дамбын дашнам л шүү дээ. Дашнам цоодол бид гурвал шүү дээ. Яг үнэглэхэд. Насны даваанд гарсан хойно эргэн харахад найз нөхдөөс минь ямар цөөхөн хүн үлдээвдээ. Улаанбаатарын гудамжийг гэрэлтүүлж явсан нөгөө сайхан бүсгүйчүүл усны шувууд шиг хаашаа нисээд явчихсан юм бэ. Өрин хаврын мүдэш яргуй дэлгэртэл уруул дээрээ инээмсэглэл бүжиглүүлсэн эрвээхээ нүдэн охид урт цагааны өмнө гармуу шиг алдлан татаж уянгын бороо асгаруулж зогсдог зориг.
алга ташилтын салхинд банзан шал хотолцуулан 16 шиг таанцэг шигдэг уран гулгагч цолмон жаргал цингэл думсан ч ааш цангаа эвдээгүй 60-70 оны ирвэхээ зангаатай стилягууд хаан байна. Өхөл гэдэг чинь шинэ юм биш ээ. Битгий юмуд нэг жочилтод байна. Үүлэн сүудэр дайраад өнгөртэй адилхан юм шүү дээ наадах. Дурсам гэдэг чинь дуу юм шүү дээ. Дунд нь ороод амьдрч болдог ертөнц юм шүү дээ. Бүү сэтгэлээр готор гэж. ертөнцийн одоо жамыг сөрөх амьтан байхгүй шүү дээ. Удаа товлгаа дарга сайд одоо тэр бомтой хинч байгаад цагийн жамд захирагдана. Цаг хугацаа бүгдийг нь ойлно. Тэгээд одоо хичнээн 100 тэр бом төгрөгтэй болцсон улсууд цаашаа шунаад яваад байгааг нь хараад би одоо энэ сэтгэлийн оюун өвчтөе улсууд юм шиг боддог байхгүй. Тэгэхээр хүн хэмжээгээ мэдээ. Бүх юм хэмжээтэй. Бүх юм өөрийн цаг үетэй гэдгийг хэлэлмээр.